талаар бол бас бид нар нэлээдгүй ажлыг хийсэн санагдаад байна. Утаагүй төлсний маш олон үйлдвэрүүд гарч ирсэн, маш олон утаагүй төлс бий болсон. За тэр үтгийн гэрийнхэн дулаалгыг хүртэл өгж үзсэн гэдэг ингээд олон ажлууд байгаа шүү дээ. Тэгэхээр утаагүй төлс гэдгийг та яагаад онцлоод байна? Би саяхан бас манай нэг сурвалжлах багийнхны мэдээг харж ирсэн. Танай компанийн хувьд бас нэг утаагүй төлс үйлдвэрлэсэн гэдэг энэ тухайн мэдээлэл гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр танай утаагүй төлс одоо өмнө нь гарч ирсэн тэр утаагүй төлснүүдээс юугаараа онцлог юм бэ гэдгийг бас нэг сонирхъя. За хэвтэ утаагүй төлсийг агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны дараа одоо ерөнхийлөгчийн ивэлдээр байсан. Дараа нь агаарын чанарын хууль өөрчлөлт ороод засгийн газрын одоо ивэлд очсон. Энэ одоо агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг байгууллага анх байгуулагдаад явж байгаа үедээ бол энэ түүхийн нүүрстэй өрсөлдүүлж энэнийг одоо бодлогоор дэмжихийн тулд утаагүй төлс хийж байгаа үйлдвэрүүдэд утаагүй төлшөнд одоо энэ экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаар нь утааг багасгаж байгаа, нийгмийн хариуцлага үүрж байгаа, нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэдэг утгаар нь тодорхой хэмжээний татаас өгч ингэж ажиллаж ирсэн. Тэр үед нь бол одоо миний үйл ажиллагаа эхлэх үлдээ тэр татаасанд би амрагдаж чадаагүй. Тэгээд дараа нь одоо засгийн газар төчсний дараа би асуудлаа тавьж засгийн газраар зөвшөөрөл аваад агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооноос зөвшөөрөл аваад оюуны өмчийн газраар патентжуулаад өөрийнхөө бүтээлийг миний эрдмийн ажиллалт. Тэгээд салбарын яамны шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурлаар ороод ингээд Бахнуурын дулааны станц дээр хагас кокс гаргаж байгаа. Ийм ажлыг эхлүүлсэн. Эрдэм шинжилгээний туршилтын ажил. За энэ ажил бол одоо энэ ажлыг өмнө нь бол яг хуу 2 дугаар цахилгаан станц дээр улсын төсвийн хөрөнгөөр 17 тэрбум төгрөгөөр Оросын Сив термо тэгээд одоо Монголын компаниуд хийгээд бол амжилтгүй болсон. Тэр үед бол бас нэлээд зориг гаргаад орсон л доо. За тэгээд энэ ажил маань бол 13 оныхаа сүүлээр амжилттай туршигтаад мэргэжлийн байгууллагаас, харьяа яамдуудаас, Дуул уурхайн эрчим хүчний яамнаас комисс гарч үзээд энэ ажиллахан зүйтэй юм аа гэдэг. Тэгээд одоо энэ 2 жил 100х нь бол ажиллажлаа. Эрчим хүчний 100-нд нүүрс түлээд тэндээс одоо хийжүүлэх процесс явагдаад хийгийн тэр галын хотол дотрын шатааж дулаан үйлдвэрлээд доогуур нь бол одоо үнс гардаг тэр системийг ашиглаад коксон гаргаж байгаа. Ийм л юм. Өөрөөр хэлбэл энергетикийн 100хан дан бол хаягдлагүй технологи. Үнс л одоо байгаль орчин бохирдуулдаг, хөрсний бохирдол үүсгдэг, радиацтай тэгээд маш олон юм. Тэрний оронд одоо кокс утаагүй төлсний үндсэн түүхийд болох кокс л ялгарч гарч байгаа юм л да. Яг би нэг юун дээр жишээ аваад ирж байгаа. Энэ нөгөө Зурган дээр. Зурган дээр. За тийм. За нэгдүгээр зургийг үзүүлээ. Энэ зураг. За энэ л байгаа юм л Багнуурын нүүрсний одоо ингээд бидний хуваагдлын бүдүүвч гэж байгаа. Нүүрс бол ер нь дотроо ийм юмнууд байгаа. Дэгдэмхий ийдэг гэж юм байна. Одоо энэ талд нь хийжүүл нүүрс төрөгч пиролизм процесс гэж онлайн төвшөнд ярьдаг л да. Энэ нь бол яг үгээр нүүрс төрөгчөөр баялаг болгохыг л эрмэлдэж байгаа. Хэрэггүй элементүүдийг гаргаж хаях. Энэ бол их хвчлэн нэрх халаах ийм үндсэн зарчим дээр байдаг. Тэгээд ер нь л одоо хүчил төрөгчтэй нэгдэл одоо эндотермийн орвол буюу эсэлтийн ангижир гурвал явуулж байгаа. Энэ зүүн гар талд байж байгаа энэ хэсэг ба шүү дээ. Дээр нэг ногооноор зурдсан. За тийм байна. Дэгдэмтгий гэж байгаа. Энэ дотор нөгөө ортой бодисууд удаа одоо тэр 3 атом Т метан хий шатдаг. За тэгэл одоо бусад бүх юмнууд нь тэнд явж байгаа. Энийг литүүчэ гэж ерөнхийд нь нэрлэдэг. Доотлолт нь бол чиг гэж байгаа. Энэ нь бол одоо ус цэнхрээр зурдсан. Энэ хоёрыг ялгаж авах энэ процесс одоо миний тэр 100-ны ажил дээр ингэж ялгарч гарч ирж байгаа. Би миний гэж яриад байна. Өчтөр энэ Баян мөх манай бит хоёулаа тэр оюуны эмчийг эзэмшдэг. Тийм. Тэгээд энэ Багнуурын дулааны станцад ажиллаж исэн туршлагатай би. Тийм, хоёулаа энергетик хүн. Тэгэд энэ зүүн гар талынхын юмнуудыг ялгаж аваад баруун гар талынхын юмыг үлдээх зорилго одоо тавьж байгаа. Ер нь энэнийг ингээд шууд дараагийнхны слайдыг өгчүүл гэсэн юм. За 2 дахь зураг руу орчих. Хот руу бол бид нар юм шал хэрэггүй юмнууд байж байгаа. Энэ одоо 10 богоо нүүрсэн дээр жишээ авсан. За хамгийн дээд бол одоо хот руу орж байгаа 10 богоо. Түүхийн нүүрс. За тийм байна. За энээс бол тэр 3 богоо нь устай гэдэг яваад байгаа бид нар. Ямар ч хэрэггүй 3 богоо нь устай. Яг тэр миний үзүүлсэн диаграм чинь бол яг процентоор байгаа шүү. Тийм байна, тийм байна. Яг процентоор. Яг 3 богоо нь ус явж байгаа. Ус явж байгаа.
За дараа нь 1 вагон, энэ 1 вагоноос илүү шүү. Тэр литүүчи гэдэг байгаа юм нь явж За байгаа. шар өнгөтэй. Шар өнгөтэй. Энэ одоо нөгөө нэг агаар дотор байж байгаа 10 вагон чинь 4 нь одоо ямар ч хэрэггүй. Ямар ч хэрэггүй юм. Тэр хэрэггүйгээс гадна хортой юм. Хортой нөгөө Хортой утаа шид юм чинь. Энэ 3 вагон усыг чинь үндсэндээ ууршуулад шингэн фазаас хийн фазд хувиргахад тэр одоо бие төгсөн дулааны энерги бол 2 төрөлд байдаг л. Дотоод энергийн өөрчлөлтөнд нэг хэсгийг зарцуулдаг. Тэгээ биеийн температурыг нэмэгдүүлэх гэдэг ингээд энэ термодинамикийн 2 дугаар хууль. Тэгэхээр энэ 1 вагон байж тэр улаанаар зурцсан. Тийм байна. Тэр чинь энэ усныхаа уурыг уур үүсэлтийн хувийн дулаан гэдэг юмд өөрөө зарцуулагддаг. Энэ дулааны энерги үйлдвэрлэдэг байхгүй. Ингээд 5 вагон байхгүй. 5 вагон байх болчих. Бид нар ямар ч хэрэггүй 5 вагон юм энэ тээврийн бөө юм үүрээд хот руу оруулж ирээд хот руу оруулж ирэнгүүт л өөрсдөө тэрэндээ ордоод тэгээ саад бэрхшээлийг зориуд бий болгоод тэгээд тэрнийгээ баатарлагаар даваад хор бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр миний хийсэн технологи бол энийг байхгүй болгож байгаа. Энийг хаана байхгүй болгож байгааг. За 3 дахь зургийг харуулъя. Тий, одоо энэ л байна л да. Тэр доод энэ 100-ны ингээд төсний зарцуулалт нь өөрчлөгдөг өмөртлөө дулааныхаа энерги үйлдвэрлэдэг, дулааныхаа энергийг үйлдвэрлээд дээр нь нэмээд кокс гаргаад байгаа. Кокс гаргаж аваад. За энийг болохоор хүмүүс одоо чи одоо мөнхийн хөдөлгүүр зохиочлол гэнэ. Одоо амьдрал байхгүй юм чинь. Тэгээ нэг юмыг ойлгохгүй байгаа. Тэр нэг доошоо унжсан хэсэг биш үү? Уналттай хэсгүүд байна тий. Энэ 100-ны бол үндсэндээ хийцийн 70% нь өөрчилж байгаа. Ерөнхийдөө маш их аэродинамикийн тооцоо хийж байгаа. Маш их металл конструкц хийж байгаа. Тэгээ доотлол нь газ генератор. Би тэр хийжүүлэх төхөөрөмжөө бол яриаг байна л да. Энэ 100-ны халах гадаргууг нэмэгдүүлсэн юм шүү гэдгийг л ярих гэдэг. Тэр доошоо унжсан хэсгийг нэмэлтээр хийж гисэн. Өмнө нь тэр доошоо унжсан хэсэг дотор ч нь юу ч байхгүй. Үнс байдаг. Тэр үнс нь асар халуун одоо галтуулын лав шиг юм үнсэл доошоо усрал унжидаг. Тэгээд энэ чинь бол хөхрийн хүчил үнэртэй л. Тэгээд тэр усаар тэр үнсээ тээвэрлэж 5 км-ийн цаана айж хайдаг. За ингээд их нүсрэх технологи байсан л да. Тэгээд энэ бол одоо өөрөө бол их сэтгэл ханамжтай байгаа. Сая танаа одоо хүмүүс очиж сурвалжлах хийсэн байсан. Тэгээд тэн дээр бол одоо бас бүрэн гүйцэд гараагүй. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ ихт нөрсөнд баярлалаа. Тэгээд одоо энэ бол маш том цар хүрээтэй одоо эрдэмийн ажил, оюуны өмчийн ажил болчлоо. Энийг тухайн үед нь бол яамдуудад нь одоо мэргэжлийн хүмүүс бол мэдж байгаа. Тэнд ерөөсөө ганцхан 100 ажиллаж байгаа. Цаашдаа 1200 ажиллаж болно. За тэгээд тэндээс гарсан коксыг одоо энэ хэвлэж байгаа үйлдвэрүүд биш үү? Эднэрт одоо ингээд тарааж өгöd хэвлүүлж болно. Энэ хэвлээд байгаа нөхдүүд чинь бол яг хэлбэрийн өөрчлөлт байгаас утааг нь ялгаад байгаа юм байхгүй шүү дээ. Би энийг бол хатуу хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай ямар нэгэн аргаар энэ хот руу орж ирээд нэг тийм яваад байгаа шүү. Ийм утаагүй түлшгээр нэг юм бөөрөнхий хэлбэртэй. Нунтаглаад ингээд шахацсан ямиг утаагүй түлш гэж зараад байгаа байхгүй юу? 1000-аас дээш градуст халаах юм уу, шатаах, ийм хагас шатаах ийм процесс, пиролизм процесс явуулж өөрөө энэ тэтүүчи гэдэг юм чинь өөрөө тэр нүүрснээс гардаг. Тэр органик бүтцэн өөрчлөгдөж ингэж ялгардаг хэд. Тэрнээс биш бол одоо нарийн технологи ордог. Тэгээ зүгээр ингээд нэг нүүрс хөвлөд ингээд шатааж байгаа юм шал өөр асуудал шүү. Тийм учраас энийг цар хүрээтэй явуулаад маш олон аймагт байгаа энэ зуухнууд. Иргэдийн хувьд нийт массын хувьд бол ерөнхий юу гэж ойлголт байдгүй гэхээр гал асчил байгаа тохиолдолд утаа байх хэрэгтэй гэж ойлгодог. Тэгэхээр мэрэгжлийн үнээс би бас энэ тал дээр асуултсан байна л да тийм. Яагаад утаагүй гэж. За энэ диаграм дээр байгаа юм л да 15% өгч байгаа. Энийг бол зөвшөөрөгдөх хэмжээнд манай стандарт хэмжлэн үндэсний төв гэж байдаг шүү дээ. Тэндээс одоо нүүрсэнд агуулгадах литүүчи, вихэл литүүчи гэж ярьдаг. Дэгдэнтгий эд гэж яриад байгаа. Дэгдэнтгий бодисч гэж зарим нь ярьдаг. Яг тэр нь 15%-аас дээшгүй байна л гэж заасан. Манай төлшүүл ер нь энэнд хүрж байгаа. Шинжилгээгээр ингэж гардаг. 15% байхад бол ил хүний нүдэнд харагдах мэдрэгдэх тийм байхгүй. Тэр байтугай одоо гэрт задгаагаар нь төлж болно. Дээр үеийн одоо тулганд төлж болно шүү дээ. Нагаар ямар нэгэн хор тутаа бол гарахгүй. Байхгүй одоо энэ 100 болохоор одоо хэдэн газар ашиглаж байгаа юм бэ?
Энэ одоо Багнуурт л байгаа. Цаашдаа ингээд одоо том дулааны станцуудыг энэ зуухаар өөрчлөхөд энэ зуух нь өөрийн өртөг ер нь ямар хүн өндөр өртөгтэй босгох яах юм бол. За өртөг хаана байдгийг нь бол баян инженер сайн мэддэг. Хаана хийх боломжтой гэнэ бол. Ер нь бол өртөг бол одоо бид нар зуухны өөрчлөлт хийгээд түлшний одоо шахмал түлшний үйлдвэрээ байгуулахад одоо 800 сая төгрөгийн зардал бол гарсан. Бид бол зээл аваад ингээд явж байгаа. Энэ яг зуухан дээрээ бол нэг 200 сая төгрөгийн конструкцийн өөрчлөлт хийдэг. Өөрчлөлт хийсэн. За тэгээ нэг иймэрхүү өөрчлөлт хийгээд яваад байхад бол энэ зуух бол маш олон зуухан тийм. Хамгийн одоо ойрхоноор бол Багнуурт байна. 900 байна. Төв аймагт одоо ажиллахгүй байгаа 300 байна. Налайхад 3 билүү 300 байгаа. Сэлэнгэд байгаа. Ер нь аймгийн төвүүд дээр бол их биш дээ энэ зуух. КВТ-с 20 гэдэг зуух. Дулааны станцууд бол нүүрсээ түлдгэрэл түлнэ. Тэндээсээ коксоо гаргаж авна. Тэр коксоор буцаагаад нийслэлийн хэрэгцээг хангах ийм зорилго яригадаад байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ер нь нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадлын үед ер нь ямар хувь юм бэ? Би сая хэлсэн зуухнуудыг ийм одоо горимж шилжүүлчих юм бол боломжтой. Одоо энэ нөгөө нэг санаачилгаараа хэвлэх үйлдвэрүүд зөндөө болсон шүү дээ. Би одоо хэвлэх үйлдвэр гэдэг нөгөө хэвлэлийн үйлдвэр шүү. Одоо нөгөө брикетний үйлдвэр гэж яриад байгаа шүү дээ. Одоо шахмал түлшний үйлдвэр. Шахмал түлш хагас кокссон шахмал түлш хоёрын хооронд зарчмын их ялгаа байгаа шүү. Нэг нь утаатай, нэг нь бол утаагүй. Хагас кокссон шахмал түлш гэдэг бол утаанаасаа бүрэн ангижирсан түлш шиг хэлээд байгаа маа л гэж ингэж хэлээд байгаа. Энэ үйлдвэрүүдийг коксоор хангах боломжтой. Тэр станц бол өөрийнхөө үндсэн үүрэг болох дулаанаар хангах ажлаа бол хийгээд явчихна. Тэр процесс дундаа технологийн зориулалтаар дулаанаа хангаад үйлдвэрлэлийн зориулалтаар доошоо коксон гаргаад ингээд үйлдвэр технологийн зуух болгож өөрчлөх ийм л ажил юм л. Энэ одоо туршигдаад амжилттай хэрэгэлдэг нүүрс бол яг л хэмжээгээр л хэрэглэгдэх хүмүүс илүү шаардлагатай. Илүү шаардлагатай байгаа одоо судалгаагаар. Кокс маань өөрөө шатлт өндөртэй гэж яригддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийн одоо хэрэглэгчний хэрэгжилж байгаа зуух маань өөрөө энэ шатлтыг одоо төсвөрлөх үү? За юуны бид нар бол нөгөө шахмал түлшний энэ кокс чинь 70% нь кокс орж байгаа. Үлдсэн хэсэгт нь бол инерти материал буюу тэр өндөр температурын одоо металлургийн зориулалтаа идэж штэ энэ чинь ер нь өөрөө бол бидний онцлог нь болохоор гэр барьдаг, гэр тамдирдаг, нүүдэлчний соёл иргэншлээс одоохондоо нэг хотчиж иргэншиж чадаагүй байна. Ийм учраас нөгөө гэрээсээ салаагүй. Ингээ айл болгон утаа үйлдвэрлэгч болцсон. Энэ тохиолдолд хамгийн одоо дэвт арга бол хагас кокс гаргаж аваад хагас коксны онцлог нь өөрийг гаргаж авах процесс донд утаа наалга болчдөг л байхгүй. Тийм учраас энийг утаагүй түлш болгох боломжтой юм а гэдгийг одоо энэ Монгол туршаад байгаа шүү дээ. Уул нь бол энэ өөрөө хагас кокс өөрөө өндөр дулаан гаргах чадварыг ашиглаад одоо төмрийн хөдрийг одоо ган болгож явах тэр металлургийн зориулалтаар ашигладаг гэдэг. Тийм учраас инерти материал хийгээд дулаан гаргах чадварыг бууруулад одоо түүхийн нөрснөөс арай өндөр тэгтээ 100хан түлхэхэд 100хан хайлуулчихгүй хэмжээний ийм л дулаан гаргах чадвартай гаргаж ирж байгаа. Тэрийг бол одоо стандарт шимжилтийн төвөөс тэдээс дээшгүй гэдэг одоо гаргаад стандартыг баталчихсан.